Програм хангамжийн нэгдүгээр курс оюутан хангагдсан байна. Одоо би та бүхэндээ компьютерийн техникийн хангамж гэж юу вэ гэдэг талаар мэдээлэл хүргэх болно. Компьютерийн техникийн хангамж гэдэг нь компьютерийн бүх физик бүтэц, харагддаг, гараараа хүрч болдог хэсгүүдийг хэлдэг. Энэ нь компьютерт мэдээлэл боловсруулах, хадгалах, туршлах болон харилцах үйлдэлүүдийг хийх боломжийг олгодог. Компьютерийн техникийн хангамжийн үндсэн ангилал: нэгдүгээр төв боловсруулагч төхөөрөмж буюу CPU. CPU нь компьютерийн тархи, бүх тооцоолол тушаалыг боловсруулах үндсэн үүрэгтэй. Хоёрдугаар дотоод санахой буюу RAM. RAM нь төр зургийн мэдээллийг хадгалдаг, компьютерийн хурдыг тодорхойлдог үндсэн хүчин зүйл юм а. Гуравдугаар гадна санахой буюу storage. Хэрэглэгчийн бүх файлууд, програмууд, системийн мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг. Их автан буюу motherboard. Компьютерийн бүх хэсгийг хооронд нь холбож мэдээллийн урсгалыг зохицуулдаг төв зам. Тавдугаарт орд гаралтын төхөөрөмж буюу input output device. Хулган, гар, дэлгэц, принтер гэх мэт. Хэрэглэгч компьютерт мэдээлэл оруулах болон компьютероос мэдээлэл авах боломжийг бүрдүүлдэг. Техник хангамж нь компьютер ажиллах суурь үндэс бөгөөд техникгүйгээр програм хангамж систем ямар ч утгагүй болно. Бид яагаад компьютерийн техник хангамжийг заах ёстой вэ? Нэгдүгээр компьютерийн үндсэн ойлголтыг ойлгох. Өнөөдрийн бүх салбарууд техник технологиор тулгуурлаж байгаа тул компьютер хэрхэн ажилдгийг ойлгох нь зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаар програм хангамжийг гүнзгий ойлгоход хэрэгтэй. Програм бичих, систем хөгжүүлэх, алдаацсахын тулд техник хангамжийн ажиллах зарчмыг ойлгох нь зайлшгүй чухал. CPU ямар тушаалыг хэрхэн гүйцэтгдгийг ойлгоно, RAM дотор мэдээлэл хэрхэн түр хадгалагддгийг мэднэ, storage системүүдийн хурд, найдвартай байдал, бүтэц цалгааг ялгана. Гуравдугаарт асуудал онцлох чадвар сайжирдаг. Хэрэглэгчдийн компьютер доголддог үед онцлох, засах суурь ойлголттой болно. Дөрөвдүгээрт карьерийн боломж. IT салбарт техник хангамжийн мэдлэгтэй мэргэжилтнүүд өндөр эрэлттэй байдаг. Системийн инженер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, сүлжээний инженер, програм хангамж хөгжүүлэгч, техник засвар, дата төвийн инженер гэх мэтчлэн маш олон мэргэжлүүд өндөр эрэлттэй байдаг. Тавдугаарт логик сэтгэлгээ, бүтээч байдал өсдөг. Компьютерийн архитектур судлах нь дараах чадварыг нэмэгдүүлнэ. Алгоритмийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, логик дараалал гаргах чадвар. Компьютерийн архитектур C судалбарт байх ёстой юу? Зайлшгүй байх ёстой. Учир нь нэгдүгээр програм хангамж техник хангамжийн дээр ачаалдаг. Хэрвээ хөгжүүлэгч техник хангамжийг ойлгохгүй бол програмыг оновчтой ажиллуулж чадахгүй, алдаацсахад хүндрэлтэй, санах хой, CPU ашиглалт багтай алгоритм бичихэд бэрх болно. Хоёрдугаар CPU ба memory. Компьютерийн архитектур бол програм хэрхэн ажиллахыг тодорхойлдог суурь логик юм а. Гуравдугаар системийн оновчлол зөвхөн архитектурыг ойлгосноор хийдэг. Хурд сайжруулна, санах хойг зөв хуваарлана, процессуудыг үзэрдэн, thread процессын ажиллагааг ойлгоно. Мэргэжлийн түвшний компьютер шинжээч болгоно. Компьютерийн архитектур мэддэг хүн системийн доголдол хурдыг илрүүлдэг, аюулгүй байдлын сул талуудыг ойлгодог, хардвер, софтвер интеграшн хийж чаддаг. Тавдугаарт бүх CS салбарын үндсэн суурь болно. Доорх бүх салбар компьютерийн архитектур дээр тулгуурладаг. Artificial intelligence, machine learning, operating systems, cyber security, game development, cloud computing. CS сургалтын хөтөлбөрийг техник хангамж хэрхэн дэмждэг вэ? Нэгдүгээр сургалтыг практикт тулгуурладаг. Онолыг боддоор турших боломж олгодог. CPU instructions, memory allocation, cache ahead methods, interrupt handling, input, output operations. Хоёрдугаар сэтгэлийн чадвар хөгжүүлдэг. Техник хангамж судалсан оюутан илүү логик, илүү бүтээлч, албан бус хичээлийн ойлголтыг хөнгөвчлөдөг. OS, хичээл, алгоритмс, database, networking гэх мэтчлэн. Дөрөвдүгээрт шинэ технологиг хурдан ойлгох тусдаг. AI, TIFU гэх мэт шинэ төхөөрөмжүүдээр суурилдаг. Техник хангамжийн мэдлэгтэй хүн тэднийг хурдан эзэмшнэ. Тавдугаарт бодит ажлын байранд шууд ашиглагддаг. Компьютерийн инженер, систем хөгжүүлэгч, кибер аюулгүй байдал бүгд хардвер ойлголт шаарддаг. Дууссан явдалд баярлалаа.